За өнөөдрийн сэдв бол хавдар. Өнөөдөр яагаад дэлхийд дээр хавдар гэдэг юм утгаа алдсан байна. Монголд ч гэсэн одоо дэлхийн хавдар, ходоодны хавдар, мав зүү. За тэгэл цаашлаа улаах холоомолоо ирэх дэлхийд дээр баг 1 2 3 бичиж. Америкт бол бодгослох хавдар мавдар бас утгаа алдсан. Тэгэхээр энэ их хавдар юунаас болов? Одоо энэний учир янзан нь одоо дэлхийн даяараа буцаагаад ухаж эхэлж байна. Бид нар юу идэж уугаад хавдар тусаад байгаа юм. Юунаас болчих уу гэдэг. Тэглийн сонирхолтой судалгаан дээр нэг юм гарч ирсэн. Оны үхэр зэрэг хоол хүнсний пирамид гэдэг зүйл байгаа юм. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. Хоол хүнсний пирамид гэдэг зүйл бас л 50-аад оны сүүлчээр бас л гарч ирсэн л тийм. За энэ пирамидын хувьд бол пирамидын суур хэсгийн хоолыг маш сайн идэх хэрэгтэй. Ихэр идэх хэрэгтэй. Харин пирамидын дунд дээшээ яваад пирамидын үзүүр рүү очихоор тухайн хүнсийг баг хэрэглэх хэрэгтэй болж таардаг. Тэгвэл пирамидын суур хэсэг дээр тухайн үед бол нүүрс усыг оруулж ирсэн юм байна. Дэлхийд энэ хоол зүйчнэр болов дэлхийн эрдэнэтэй байгууллага. Гурил нэгүрлэх юм бол будаа, төмс, маш их хэмжээний нүүрс усууд, пицца, бургер одоо юу гэдэг. За ингээд энэ бүх одоо нэгсний улаан буудаа, арван гурилд юу гэдгийг нүүрс усны төрлийн талах бичээнүүдийн хувьд бол хамгийн ихээр доор нь тавьсан юм чинь те. Дэлхийн хүнсний компани тишээ чиглэн шүү дээ. Чи өдөрнөчд гарцчих юм шиг. Одоо ер нь тавган дээр байгаа хүнсний чи одоо хувьд аваад үзэх юм бол баг талаас илүү нүүрс ус гурил будаа болох гэдэг шүү дээ. Тэгвэл яг сонирхолтой нь тэр өдөрт нь гарснаас хойш дэлхийд дээр хавдар бууцсан байт юм бэл. Хязгааргүй дэшээ бууцсан. Энэ өдөрт нь гарахаас өмнө хавдар дэлхийд дээр маш цөөхөн байсан мэт. Тархалж цөөхөн байсан. Саагч цөөхөн байсан. Гэтэл одоо яаж юм хэр зэрэг буцаагаад энэ хавдар тусахгүй тулд, сахар тусахгүй тулд пирамидыг буруу харуулж ирж байна. Нэг үрлэх юм бол хамгийн үзүүрт байгаа тэр өөх тосыг идэх ёстой болж таарж байна гэсэн үг. Ихээр тэгээ доошоо яваад махнууд орж ирж байна. Тэгэхээр ер нь ингэж хооллох нь зөв байсан юм биш үү гэдэг асуудал гарч ирж байгаа. Гэтэл яг түүхээ үзэх юм бол одоо жишээл Египт ч байна уу, янз бүрийн одоо энэ Африкийн омгууд ч байна уу, за тэр Антарктид твд байдаг орчин суугч нар ч байна уу, тэднэрт хавдар гэдэг юм онцлогддог юм байна. Одоо хавдраар хүмүүс насарч үзээгүй юм гэдэг. Тэдний хоолны дэглэмийг харах юм бол ерөөсөө махдаг. Тэгээд тос. Тэр загсныхаа тос байна уу, малынхаа тос байна уу хамаагүй. Тосоо ерөөсөө ялгаж салгадаг шууд тэр чиг нийт. Хүн төрлөختөнд тийм хоолтой байсан үгүй тийм л байсан юм бэл. Анхнаасаа махан сүртэй байсан. Эзэж нүүрс усан сүр байгаагүй. Энийг юу оруулсан гэхээр зэрэг явж дахиад буцаад нөгөө компаниудад. Одоо лоббидсан компаниудын илчилсэн тэр нөгөө булхаанууд нь гарч эхэлж шít. Тухайд яаж нүүрс усыг ингэж пирамидын доор оруулахдаа те $60,000 жишээлбэл тэр PDA-ийн холбоонд нөлөөлөөд тэгээд дээрэс нь тэрийг олон улсын хэвлэл мэдээлэлд хэвлүүлээд нүүрс ус давмгаа хоолыг идэх ёстой байна гэд хүн төрлөختөн гээд мөнгө авсан нөхөр баригдчих. Профессор. Тэгээд тэр нөрөө мундаг хүн өөрөө буцаагаад тэр нийгэмлэгийн тэргүүн болсон байх жишээ. Тэгэхээр ингээ харахаар зэрэг хүн төрлөختөнд бид нар бүгдөө тархитуулсан болж таарах гэдэг. Очтоо. Одоо буцаагаад чинь биш байсан юм биш үү гэдэг одоо ингээд маргаантай явж байгаа. Миний хувьд бол за одоо түүхээ харсан ч тэр бүх лоббиг нь одоо матриксын гадна талаас нь харсан ч тэр хүн хязээж нүүрс ус суурьтай тийм их хэмжээний нүүрс усны хэрэглээтэй байж болохгүй гэж үзэж байна. Тийм учраас би гурилын мацыг барь би 3 жил гурил хэрэглэсэнгүй. Миний бид асар их сайн өөрчлөлтүүд гарсан. Нүүрс усыг би маш бага авдаг. Уургийн хэрэглээ буюу махны хэрэглээ, өөх тосны хэрэглээг би хязээж хороогүй. Бүх хүнсний дундаас хамгийн их хуваар би мах, өөх тосыг бол нэмсэн. За энэ хавдартай ямар хамааралтай юм бэ гэж асуудал гарч ирж байна. Ер нь нүүрс ус гэдэг зүйлүүд бүгдээрээ цуснд ороод сахар болж байна.
Сахар өөрөө яг юу гэхээр зэрэг буцаагаад хавдрын эсийн гол тэжээл болсон болж тааж байгаа. Энийг Отто Варбур 1931 он Нобелийн шагналын бүртгэгдээ физиологийн шинжилгээ ухаан дээр энэ судалгаа хийсэн байдаг. Хавдрын эсүүд юугаар холж байгаа гэдгийг гаргасан байдаг. Энэ бол сахар юм байна. Хавдрын эс маш их хэмжээний сахар ашигладаг юм байна. Маш их хэмжээний нүүрс ус ашигладаг юм. Тэгвэл бид нар хавдрыг тэжээдэг хоолыг хамгийн ихээр идсэн юм шүү. Хүндрэлтэй. Тэгээ хавдар тамдаггүй болсон юм шүү. Дараа нь Японы эрдэнэтэд гарч ирж байгаа. Мөн ялгаа авахгүй сахар, нүүрс ус хоолт юм. Хавдрын эсүүд. Хавдрын эсийн хамгийн их тэжээл болсон хоолыг өгөөд үл үжид хавдар тусна үсттэй. Ямар ч юугаар боцсон. Тэгвэл уургалаг хоол. Махан хоол идэг ягаад тэр омгийнхан хавдар тусахгүй бүр тийм судалгаач байхгүй байдаг. Нэг ч хүн хавдар тусаж насурсан гэсэн байхгүй шүү. Тэд хавдрыг тэжээдэг хоолыг идэг байсан багт. Сүүлд нэг Эндрю Берманы подкастн дээр орсон хавдрын талаар ярьж байгаа тэр эрдэмтний яриаг оруулж гэж юм л да. Бүр хавдар өвчнийг эмчлэхийн тулд бид нар зөвхөн махан хоолны мацаг барих хэрэгтэй гэж ярьж байгаа. Өөрөө бүр хэдэн 100 хүнд практик ярьсан байна. Энийг нөхөр дуурахгүй яриаггүй одоо Монголын одоо топ эмч яриаггүй дэлхийн топ эмч яриад шүү дээ гол. Тэр хүн бүр маш олон 100 хүнийг хавдраас салгасан байна. Гайхамшиг болж байна. Одоо тэр хүнийг бүр хавдар туссан хүмүүс олж авч уулзаж гарт нь үрчээд юм бол хавдар нийтгэн гэж үзэж байна. Тэр хүн бол тэр нууцаал тэн дээр ярьж байгаа. Ерөөсөө л махад ус. Зөөхлөд ус. Ямар ч гурд ирлүүлээгүй, ямар ч будаа ирлүүлээгүй, ямар ч жимс ирлүүлээгүй, ямар ч тэр нүүрс усыг өгөөгүй. Зөвхөн махан хоол юм. Энийг кето можо гэдэг аппаратын тусламжтайгаар хянаж ирсэн. За кето можо гэж. Энэ аппаратаар яагаад тэр хүмүүсийг хэмжвэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ юу гэхээр зэрэг кетон гэсэн үгийг л хэмжиж байгаа гэсэн. Тухайн хүмүүсийн цуснд кетоны хэмжээгээр тэр хүний яг кетозын системээр хооллоод байна үгийг харж байгаа гэсэн. За энэ бол эртний нүүрс усыг хүний бие махбод өөр үйлдвэрлэх технологи баг. Эртний. Магадгүй хүн сарамгчингаас үсээд явж явах үеэс үссэн технологи гэж магадгүй. Энэ юу гэхээр зэрэг хүн нүүрс усын дутагдaltaй бол яах вэ гэдэг. Хаанаас нүүрс усны их үсвэр авах юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэр хүмүүс бол бүр хоржлоо шүү дээ. Бүр юу ч нүүрс ус байхгүй шүү дээ. Жимснээс ч авахгүй болчлаа. Тэр хүний биед нүүрс ус хэрэгтэй юу хэрэгтэй. Тэрийг хаанаас авах. Гэтэл хүний бие махбодын гайхалтай нэг систем бол өөхийг задлж нүүрс усыг гаргадаг систем байдаг юм. Энэ системийг элэг болон төм мэдрэлийн тогтолцоо маш олон зүйлүүд зэрэг хамтарч үж хийдэг. Ингэснээр хүний бие өөрөө өөхнөөс сахар гаргаж авч яана гэсэн үг. Өөхнөөс нүүрс усаа гаргаж авч байгаа систем гэсэн. Нэг хэсэг удаа дэлхийд даяар кето дайет хөтөлбөр гэж явлаа шүү дээ. Бүгдээрээ өөх кето дайет гэл кето гэдэг үг чи юу гэхээр зөв ерөн хүн чанартай бол сахарыг өөхнөөс гаргаж авъя л гэдэг систем байгаа. Энэ байгалийн эртний физиологи. Энийг хүндрэлт мартсан. Энийг хэрэгжүүлж байгаа хүн ч байхгүй. Харин сүүлд карнивор дайет майт гэдэг маш олон зооны хүмүүсийн тухай яриад эхэлсэн. Эдгээр бол цаанаа кето системээр энерги их үсрээ авч байгаа. Тэгэхээр кетоны системээр хооллолтын даваа тал юу юм бэ гэдэг асуулт гарч. Кетоны системээр хооллохоор хүний төв мэдрэлийн тогтолцоо өөрийн чинь байснаас 5-10 дахин илүү хурдтай ажилладаг гэж байна. Юу гэвэл тарих өрөө сахараар үүсдэг гэж ярьдаг. Маш хэмжээний энерги энэ глюкозоор хооллох дуртай гэж ярьдаг. Гэтэл кетоноор хооллох бүр их дуртай байл. Хамгийн өндөр дод нэг өсний ох болсон энергийг үсэрнэ кетон. Дээрэс нь кетоны системээр хооллоод эхлэнгүүд хүний бие махбодод та нүүрс усыг өгөхгүй болоод эхлэхээр хавдрын эсүүд яах вэ гэж бодож байна. Хавдрын эсийн ургалт зогсно. Ни би яриад байгаа юм биш. Одоо энэ дэлхийд дээр яриад байгаа хавдар судлаач нартуудаас энэ судалгаа хийгээд олон зуун хавдартай хүмүүс салгацсан байж байгаа. Түүнийг хинээд хянаад кето можо гэдэг аппаратуудаа гараад Amazon сайтуудаар захын нэг сайтуудаа та нар захаад авахд авч болж байна. Тэгээ яах нь? Яг кетоны системээр миний бие махбод энергийн систем хангаж ийнүгүй гэдэг чинь өндөгнийхөө цуснаас аваад ингээ хинаад сууж явах нь шүү дээ. Ингэхдээ өгчсөн байна. Тэгэхээр энэ системээр юу гэж харж өгөхөр ерөөсөө яг хөө эрүүл хүн бол 100% бас энэ мацагт ор гэж байгаа биш. Магадгүй хавдар тус. Хортой хоргоо хавдар. Тэ? Эсвэл одоо юу гэдэг нь үнэхээр хүнд өвчтөй байгаад өөрийнхөө бие махбодыг нэг бас тодорхой хэмжээний эмчийн хяналтанд тийм ээ. Энэ кето системийн хоолтыг хийгээд хавдрын эсийг өгүүлж бас болох юм шүү. Гэтэ энэ бол бүр эцлэгдэн бүх талаараа батлагдаагүй. Тэгээ тэнд бол юу яриад байна гэхээр зэрэг хавдар туссан хүмүүс биш үү? Хим эмчилгээнд ордог. Туяа эмчилгээнд ордог. Маш хүчтэй эмнүүдэд ордог. Маш олон тооны хаалганд ордог. Тэгээ харамсалтай. Хамгийн дээд талдаа 5-аас дээш жил наслтгүй ч судлаа байдаг. Гинхэнэ 3 жил дотор авч байгаа. Ялангуяа 3-4 зэрт орсон хүмүүс тэрнээс дотор шав.
Бүгдийг нэгэд байгаад яагаад тэд нар идэхгүй байгаа. Тэгсэн хэрнээ нүүр суслаг хоол нэрс хорихгүй. Сахар нь хорихгүй. Байгаад идэг. Зүгээр сахараа хэрэгэл ундаагаа хоолоо идэх гурлаа зүгээр. Гэтэл мөн чанартай хавдрын эсчин чи хоолыг нь зогсоох ёстой биш үү гэдэг асуултыг бид нар дахин тавих ёстой болж таарч байна. Энэ ойлголт удахгүй дэлхий дээр задарна. Задраач ч одоо ингэ томчууд энэ подкастт ороод ярьж байгаа. Тэгэхээр бид нар нүүрс усныхаа хэрэглээг багасгаа гэж хэлэх гээд. Цаад утгаараа их хэмжээний гурил, их хэмжээний будаа, их хэмжээний жимс, их хэмжээний ундаа эдгэрээдэг багасга. Тавган дээрх хоолныхоо цэсийг хараад уургийнхаа хэрэглээг нэмэгдүүл. Махсныхаа өөх тосныхоо хэрэглээг нэмэгдүүл. Өөх тосонд буруу байхгүй шүү. Би энд бүр хэлье. Малын гаралтай өөх тос бүр тэр дундаа онны эсвэл өвчүүний өөх, шар тос. Энэ шиг дээд зэргийн өөх тос энэ дэлхий дээр байхгүй. Дараа нь тэр омега 3 орж ирнэ. Тэгээ авокадо орж ирнэ, коконут орж ирнэ, олив орж ирнэ. Тэд нар бол дараа чинь байр. Өнөөдөр дэлхий дээр малын гаралтай өөх тосыг буцаа шүтэж эхэлж байгаа. Хүн малын гаралтай өөх тосоо идэж хахад хавдар тусдаггүй байсан юм байл. Бас. Харин эсрэгээр ургамлын шарж хуурсан тосны бүтээгдэхүүнүүд тэр хэлээд байгаа шингэн төрлийн транс тоснууд чинь л энэ бүх таргалалт хавдартай бас хамааралтай болцсон байна. Тэгэхээр үндэсний сайхан бидний өв соёл байна. Таван хошуу малын маш шим. Энд чинь тэр чигээр эм. Одоо сүүлийн үед махыг жоохон буруутгаад мах баг гэдэг юм ярих гэдэг шиг байна. Яг веган хоолтой хүмүүсийг бол би буруутгахгүй. Тэгэхээр энэ юу хэлж байгаа нөхөр одоо бид нар хоолтын систем дээр таргалтаа салахыг хүсэж байвал, хавдраа салахыг хүсэж байвал энэ янз бүрийн жилийн сахар маахар гэдээ яригдаад байгаа харахыг хууч өвчнөөс сэргийлье гэж бодож байвал нүүрс усныхаа хэрэгтэйг багасга. Гурилаа багасга. Удаага багасга. Чихэр шоколадаа багасга. Энийг багасгахгүй бол ирээдүйд хизээ нэгэн цаг хавдар таны ойр дотны болон танд тохиолдохгүй гэсэн үг биш. Адгүй судалгаа өнөдөр юм байна. За ингээд та нартай өнөөдөр өөх тосны хоолтыг нэмэгдүүл гэдэг зүйлийг ярьлаа. Эсвэргээрээ гурил, будаа, төмс, жимс, ногоо, ундаа, чихэр, шоколадыг хэрэглээ багасга. Энэ таны биед үнэлж барахгүй их сайхан нөлөөг өгөх болно шүү. За баярлалаа. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн хүрэлцв.